За Архангай аймгийн Хотын сумын соёлын төвийн дэргэдэх орон нутгийн судлах танхимын ажилтан Ариун Баатар гэж байна. Манай орон нутгийн судлах танхим маань 1986 онд сум нэгдлийн дарга Даваад Орж гэдэг хүний санаачлагаар үүсгэн байгуулагдсан энэ орон нутгийн музей байна. Хоёрдоо орон нутгийн судлах танхим 50 үзмрүүдийг иргэдийн гар дээрээс болон тухайн ажилтан албан хаагчдын санаачлагаар цуглуулж бүтээсэн ийм мэдээллийн зүйлстэй 92 дэсийн 141 ширхэг үзмэртэй. Ухсаатны зөв буюу шашин шүтлэгийн зан үйлийн холбоотой энэ үзмрүүд хадгалагдаж байна. Аймгийн Хотын сумын орон нутгийн судлах танхимууд дундаа манай хамгийн ховор нандин үнэтэй үзмэр маань энэ гахаа ширээр ширлэж хийсэн гуйлан тоногтой ийм хоёр авдар байгаа. Чойж цуурга бүх юм нь бүрэн. Энэ шар авдар болохоор 1986 онд Жандсан дам гэдэг хүнээс тухайн үеийн нэгдлийн орлогч дарга Цэндийн Цэрэн Сонон гэдэг хүн Монгол гэрийн ирээн цоохор тавилга өгч сольж авч ирсэн юм байна. Тэгээд тэр Жандсан дам гэдэг хүний ил одоо өв дээдсийн Ухсааны тэр шар цэрэнгийн Жандсан дам гэдэг хүн тэр цэрэн гэдэг хүний өв дээдсээс улбаачтай өвлөгдөж ирсэн ийм авдрын орон нутгийн судлах танхимд хадгалагдаж байна. За манай энэ гахаашир авдар бол ойролцоогоор нэг 300 жилийн түүхтэй гэж судлагдсан байна. Тэгээ хоёр дахь үзмэр маань болохоор зэрэг энэ Бурхны гоо яг нэг айлын хэрэглэгдэж байсан одоо Бурхан дахлын идэвхтэй зүйлс энэ Бурхны шүүгээ энэ одоо өндөр сантогийн Жамбын долгор гэдэг хүний эдэлж хэрэгжилж байсан 1987 онд үзмэр болгон хадгалуулахаар авчирсан энэ айлын Бурхан дахлын ширээ гоо цогц хадгалагдаж байна да. Энэ он цагийн байдал нь тухайн зэрэг одоо 20 дугаар зууны он цагийн хадгалтай байгаа. Ер нь иргэдийн гар дээгүүр хадгалагдаж байсан мэдээллийн зүйлс одоо яг Монгол ах үе Монгол заншлаараа хадгалагдаж өвлөгдөж ирсэн малчин тухайн үеийн ажилтан албан хаагч нарын өөрсдийнхөө хэрэгжилж идэлж ирсэн юмнуудаа л ингэж үзмэр болгож хадгалуулсан байгаа. Энэ гуйлан хувин айргны халбаг айргны шанаг нийтээ одоо тэгээд мэдээллийн зүйлүүд ухсаатны мэдээллийн зүйлүүд тухайн үеийн одоо лам хуургуудын эдэлж хэрглэжсэн мэдээллийн зүйлсүүд бас байгаа. Тухайн үеийн лам нарт чинь шав лам нартаа тэгээд ном судар юм аа гээд өөрөөхөө хэрглэж ирсэн юмнаас ганц нэг гэж өгсөр байгаа. Тэгээд одоо энэ цөгц мөгц гэдэл энэ үнсэн самбар тэгээ очир энэ мэдээллийн зүйлсүүд ингээ хандив болгож өгөөж цуглуулж ирсэн. Манай хотонтын тухайн үед тэр хүрээний жинсэг цуцдаг зан үйл гэдэг юм элэ. Одоо нөгөө шардсаар галзсаагаад тэгээд энэ халуугаар шардсаа хутгаад нэг лам нь номоо уншаад одоо нөгөө синтезрээ залгад номоо уншаад тэрийг тэрлүү хийгээд тэр хошуугаар шардс нь гоож нөгөө галаа хөгжөөдөг. Тэгээ жинсэргийн хийвгээд тухайн хүрээ хийдэд жинсрэг цутгаж байсан тэр одоо шашны зан үйлийн хэрэглэгдэхүүн гэж өгөөл уншлагдж ирж хадгалагдчих байна. Энэ нийтлэгийн зүйлсүүд болохоор одоо шомбонз баар, галуу үзүүд, цагаан бөхсд гэдэг энэ баарууд дээр үед одоо эртний манай өв дээдсүүд маань одоо архитарс тэгээд эдээ цагаагаа хийдэг байсан юм баарнууд бас л иргэдийн гар дээрээс ингэж хадгалагдж цуглуулсан зүйлүүд байна. Архангай аймагт бол одоо манай Ухсаатны зүүн үзийн үзмрүүд манай Архангай аймагт сумууд дундаа бол ер нь нэгдүгээрт явдаг. Тэр хогтгоо он цагийн тодтолд нэгдүгээрт он цаг эртнийх 200-аас 300 жилийн түүхтэйж байна. Ер нь 20 дугаар зууны үе 19 дугаар зууны үеийн бүх эдэлж хэрглэж байсан үзмрүүд байдаг. Шинэ цагийн бол одоо хатгаж ирсэн юм байхгүй. 21 дугаар зууны үеийн зүйлс ер нь байхгүй те. Бүгд нь 19-с 20 дугаар зууны үеийн 200-аас 300 жилийн түүхтэй ийм үзмрүүд. Тэрээр тавталтай. 2 дугаар болохоор зэрэг үзмрийн тоо олон
141 ширхэг үзмэр 95 дэсийн. Тэгээд тэрүүгээр онцлог. Тэгээд үйл ажиллагааны хувьд бол одоо жилдээ манайх сургуулийн өсвөр насны ахмадууд одоо иргэдийн дунд нэг үзмрүүдэд танилцуулж ингэж явж байгаа. За 1600-аас 1700 иргэн үйлчлүүлдэг, илжүүлж байдаг. Жилийн дундаж тоогоор 1600-аас 1700 хүн манай үзмрүүд үйлчлүүлдэг байгаа. За манай орон нутгийн судлах танхимын дэргэдэх соёлын төвийн албарын танхим одоо манай сум чинь 100 жилийн түүхтэй 103 жилийн түүхтэй сум. Тэгээд албарын танхим гэдэг юм танхим байгуулсан байгаа. Албарын танхимдаа болохоор зэрэг хотын цумаас төрсэн гавьяатууд, хөдөлмөрийн баатар, аваргууд, аймгийн аваргууд одоо дээр 1900-д нэглэж үүсгэн байгуулж ахчихсан татвар нэглэхэд үүсгэн байгуулагдсан иргэд. Тэгээд гавьяат эдийн засгч, Дангаасрангийн салдан, уяачид, бөхчүүд, харваачид гэсэн болонгаар ингэж албарын танхим гэж байгуулсан. Албарын танхимдаа болохоор зэрэг одоо үндэсний шагаа арваг хичээллүүлж шав сургалт явуулж байна. 2013 оноос хойш хичээлүүлж байгаа юм да. Тэгээд 13 оноос хойш тасралтгүй хичээлж байна. Хүүхдүүд маань сайн сурч байна. Одоогийн байдлаар нэг 20 хүүхэд хичээлж байгаа. Соёлын төвийн орон нутгийн судлах танхим дотроо одоо ерөнхий боловсрол сургуулийн хүүхдүүдийг шатраатай үзүүлэлт танилцуулан яваад тухайн хүүхдүүдтэй тухайн өргөндөө Монгол шагаанаас нэслэх бүх зүйл нэслэх шагаа шүүрэх нийтийн тоглоомудаар одоо миний аргангаа гэсэн хөлбөт тоглоом тийм тоглоомудаар тоглоулаад заацаргаад ингээд үйлчилж байгаа. За манай хотын цумын орон нутгийн судлах танхимын музей маань хотын цумынхаа төв замын яг 100 метрийн зайтай хажууд нь соёлын төв дотор байрлаж байна. Ингээд аялал жуулчлалтай холбоотой аялал зугаалга цаг эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор манай хотын цумын орон нутгийн судлах танхимаар ард иргэд маань тав бүхнийг хүрэлцэн ирж үйлчлүүлж уурнанд ингэж зүйл үеийн зүйлстэйгээ танилцахыг уриалж байна.